Тэгэхэд сонсоод авах тусам л одоо улам л мапанта улам л асуудалтай. Ер нь нийслэл чи ер нь сүрцэн байсан юм шүү. Энэ том одоо 2.3 их найдын дүнтэй төснө ийм байгаа юм чинь одоо 200 тэрбум, 2 тэрбум, 200 сая төгрөгийн энэ төслүүд нь одоо юу болж байгаа юм болоо гэхээс бүр аимшигтэй санагдаж байна. Тэр бол ерөөсөө ямар ч хяналтгүй явд юм байна гэсэн дүнлэлтэнд хүрж байна. Яг үнэндээ. За би тэгээд үндэсний аудитын газраас асууя. Энд ингээд жишээлбэл 3 сарын дотор 900 гаруй тэрбум төгрөгөө 1.9 их найд болгоцсон байгаа юм. Тэгээ энд бол ямар ч магадлал хийгдэгвэ гэдэг энд ингээд бичсэн байгаа. За өшөө бас одоо өчигдрийн танилцуулган дээр гарч исэн би буруу санаагүй бол бараг 1.5 их найд орчим төгрөгийн зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 75 орчим төсөл арга хэмжээг эхлүүлсэн байна гэсэн байсан. Айл байгууллага дээр байна. Тэгэхээр ер нь ийм зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй ийм төслүүдийг ингээд өмнө нь хэр их хэрэгжүүлдэг байсан юм болоо. Тэг хэрэгжүүлэх болгонд нь та бүгдийн зүгээс зөрчилд тооцож тэг энийг нь болиулах юм арга хэмжээ одоо авдгийг юм уу, авдгүй юм уу? Ер нь яах ёстой юм бэ? Энэ улсын хурал дээр ч гэсэн байнгын ийм явдаг байсан. Харин ч бас ч гэж одоо жил ирэх тусам гайгүй болж ийн гэж харагдаж байгаа. Гэтэл нийслэл бол яг тэр чигээрээ байгаа юм байна. Тэгээд нөгөө төсөв төртөг нэмэгдэх асуудал бол энэ дээр бол бүр гамшиг юм шиг байна. Гэхдээ аргагүй шүү дээ. Зураг төсөвгүй юун дээр үндэслэж дүн тавиад байгаа нь тодорхойгүй. Магадлал хийлгээгүй байна гэдэг чинь. Тэр энэ дээр та нэг хариу өгөөч юу ч гэсэн их нийлж байна. За Баярмаа гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Магнасүр. За бид нар сэдвэр аудит хийгээд, гүйцэтгэлийн аудит хийгээд одоо 6 сарын 30-нд эцсэлж тайлангаа бол одоо төсвийн байнгаараа холбогдох байгууллагуудад өгнө. За одоо яг бол асуудлын бүртгэл танилцуулагдаад, шийдлүүдийн одоо шийдэл танилцуулагдаад шалгагдагч байгууллагаас санал тайлбар аваа явж байгаа. За дээр нь бид нар холбогдох одоо асуудлуудыг хууль хяналтын байгууллагатай хамтраад ингээ мэдээлэл өгөөд ингээ хамтарч ажиллаж байгаа. За сая магадaltaй холбогдуулаад өмнө нь гишүүд бас асуусан юм билээ. За энэ эхний магадлал 2016 оны 5 сарын 18-нд 594.8 тэрбум төгрөгөөр зам тээврийн хөгжлийн төвөөс магадalsan. За дараа нь 2024 онд 916.3 тэрбум төгрөгөөр мөн одоо тодтогч магадлалыг зам тээврийн хөгжлийн төвөөс хийсэн. За ингэж явж байгаад 1.9 тэрбум төгрөг болох буюу 2025 онд болвол зам тээврийн хөгжлийн сайд нийслэлийн засаг даргын хамтарсан энэ шийдвэрээр дээр ийм 1.9 их найд гэсэн төгрөгийн төсөв төртөг гарч ирсэн. Энэ бол магадлагдаг байсан. За ингээд энэ талаар бол бид нар холбогдогч байгууллагуудаас тайлбар одоогор аваагүй тайлбар ирүүлээч гэж сууж байгаа. За ингээд хамгийн сүүлд 2025 онд хот байгуулалт барилга оронцуулалтын сайдын тушаалаар орон тооны бос экспертүүдийн ажлын хэсэг байгуулах тухай ийм тушаал гараад ингээд одоо 2.3 их найд төгрөг болгож ингэж одоо магадalsan байна лээ. За ингэж магадлахтаа болохоор зэрэг зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2011 оны хот байгуулалтын баримтчиг боловсруулах зөвшөөрлөлцөх экспертиз хийх журам гэж байдаг. Энэ журмыг бариад тэгээд тэзүү урдчилсан зураг төсөвт магадлал хийх чигүүрэг өгөх ажлын хэсэг гэж ингэж байгуулсан байлээ. За тэгэхээр эндээс бид нар юу гэж дүгнсэн бэ гэхээр зэрэг энэ урдчилсан зураг төсөв гэдэг ойлголт бол зөвхөн төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль дээр байдаг төсөл хэрэгжүүлэхэд тавих шаардлаган дээр түншлэлийн төслийн одоо урдчилсан болон наривчилсан техник эдийн засгийн үндэслэл гэсэн ийм томьёолол нэр томьёо байдаг. Энэ хүрээнд ингээд концесс түншлэлийн хүрээнд энэ асуудал анх сэд одоо санаачлагдаж явсан юм билээ. За ингээд сүүлдээ бол нийслэлийн төсвөөс шийдэгдэхээр ингээд гараад явцсан. За ингээд манай одоо эцэлсэн дүгнэлт гараагүй ч гэсэн зүгээр урьдчилсан байдлаар одоо танилцуулагдсан байгаа нэг би дүгнэлт хэлэхэд төслийн тэзүү урьдчилсан зураг төсөвт магадлал хийсэн хууль тогтоомжид нийцээгүй чигүүргийн давхардал ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож салбар хоорондын уялдаа холбоо хангагдаагүй төслийн наривчилсан тоо хэмжээнд зөрүү үсэх төсөв төртөгт өөрчлөлт орох хяналт хариуцлагын тогтолцоо алдсан байна. За ингээд бид нар
Хоёр сайдад бол одоо урьдчилсан байдлаар хоёр зөвлөмж өгөхөөр бэлдсэн. Нэг нь болохоор зэрэг хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдад магадлалын ерөнхий дүгнэлт барилгын ажлын төсөв дүрдгийн нэгдсэн товчоонд туссан зарим ажилд төсвийн эксперт магадлал хийгээгүй байхад баталгаажуулсан хууль тогтоомжийг мөрдөж ажиллаагүй буруутай албан тушаалд хариуцлага хүлээлгэх гэсэн нэг юм байдлаар урьдчилсан байдлаар бид нар асуудлын бүртгэл танилцуулсан байгаа. За зам тээврийн сайдад болохоор төсөл арга хэмжээний тэзүү зураг төсөлд магадлал хий гэдэг энэ чиглэлийн нөгөөд хийхдээ салбарын хууль тогтоомж норм стандартад нийцүүлж наривчлсан зураг төсөлд магадлал хийх гэдэг ийм байдлаар урьдчилсан байдлаар бол бид нар асуудлыг тавьсан байгаа. За ер нь бол барилгын хууль, эрчим хүчний хууль, замын авто замын тухай хуулийн энэ зураг төсөл гэдэг ойлголтууд зөрүүтэй. За дээр нь тэзүүний талаар наривчлсан зохицуул байхгүйгээс болоод энэ тэзүүтэй холбоо. За та сая магадлал хийлгсэн дээр хүртэл асуудал байна гэж унших шиг боллоо гэж ойлголоо тийм үү? Тоон зөрүүтэй энэ аль магадлал вэ? Алин дээр хийсэн? Тэр 2.3 их 80 дээр хийсэн магадлалыг хэлж байна уу юу? Хамгийн сүүлд 2025 онд хийсэн барилга хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдын тушаалаар баталсан орон тооны бас экспертүүдийн ажлын хэсгийн энэ магадлал хийсэн байдал дээр бид нар саяын дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл төсвийн эксперт магадлал хийгээгүй байхад баталгаажуулжээ гэсэн ийм юу бол бид нар гаргаж тавьсан байгаа. Ер нь бол энэ замын байгууламжтай замтай холбоотой энэ зураг төсвтөр бол зам тээврийн сайд бол зам тээврийн хөгжлийн төвөнд магадлал хийх ёстой байсан гэсэн ийм одоо юу байгаа харагдж байгаа. Тэгээд хийгдээгүй хийгдсэн ганц нэгэн тоомон зөрүүтэй хийх ёсгүй байгууллага хийчлээ гэж ойлголоо. Одоо хууль гэж юу байгаа мөг өмөл гэдэг асуулт дахин тавигдаад байна л да. За нийслэлийн аудитын газар гэж байгаа тий. Ер нь энэ өмнөх энэ нийслэлийн энэ төсөл арга хэмжээнүүдэд энэ зураг төсөвгүй магадлал хийгдээгүй энэ юунууд ажлууд хэр их байдаг байсан юм бэ? Байнгын ийм давтагдаа сүүлдээ энэ 2.3 их 80-ийн ийм том төсөл дээр хүртэл хээв нэг ингээд зураг төсөвгүй магадлал хийлгээгүй энэ төр явж идэг юм уу гэдэг асуултыг асууя. Өмнөхүүдийн нэг өсөндөө. Нийслэлийн аудитын газрын дарга Нэнтэн Жаргал. За 24 онд бид нар нийслэлийн төсвийн төсөлд өгсөн санал дээр төсвөлтийн шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтийг өгчихсэн. За 25 оны төсвийн төсөлд бид нар ер нь төсвөлтийн шаардлага хангахгүй төслүүдийг баталж болохгүй гэсэн юм зөвлөмжийг өргүүлсэн байна. За тэгээ ингээ 25 онд гарсан зөрчлүүдийг арилгах. За ялангуяа аудитор нийслэлийн төсвийн 25 оны одоо хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл арга хэмжээний төлөвлөлт, худалдан авалт, санхүүжилт, захиалагчийн хяналт, өмнөх аудит болон төсвийн төсөлд өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, мөн төсөл арга хэмжээний үр дүнд бий болсон өмч бүртгэлтэй холбоотой одоо нийт 688 тэрбум төгрөгийн дүнтэй 1101 төсөл арга хэмжээний одоо хүрээнд энэ бол давхарцсан тоо байгаа. За 37 төрлийн алдаа зөрчил 6 дүгнэлт өгсөн 299 тэрбум төгрөгийн 3 төлбөрийн акт тогтоосон. Тэгээд зөрчлийг арилгах нэг сахилгын шийтгэл одоо ногдуулах 4 албан шаардлага хүргүүлсэн байгаа. Энийг бол нийслэл одоо ангаж ажиллах ёстой. За нэг байгууллагыг бид нар хууль хяналтын байгууллагад одоо шилжүүлсэн. Ингээд одоо нийслэлийн иргэдийн урлагийн даргад 2, нийслэлийн засаг даргад бол 5 зөвлөмж хүргэсэн байна. 25 оны байдлаар. За төсөв баталж болохгүй гэдэг ийм зөвлөмж өгсөн гэж шүү дээ бүр. Төсөвлөлт шаардлага хангахгүй байгаа тул баталж болохгүй гэдэг. Атал ингээд батлаад явж гинэ гэдэг чинь бид нар эндээс юуг ойлгож болох вэ гэвэл нөгөө төсөв баталдаг иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга хоёр хоорондоо одоо бантан болсны л илрэл биш. Одоо зүүн бол их хурл хүртэл тэр нэг аудитын дүгнэлтийг чи яриад бараал ингээл тэрэн дээр чин засаал залруулаад явдаг болчоод байхад нийслэл дээр тийм байхгүй мэн гэж дүгнэлээ. Энд чинь нөгөө засаглалын хямрал ерөөсөө ялгаа заг байхгүй болцсон. Зүүн бол одоо гүйцэтгэх байгууллага хянжаах ёстой нөгөө хурал нь ингээд өөрснөө тэр дотроо орчихсон гүйцэтгэж болсон явж байгааг илрэл юм даа л гэж харж байна. За дараа нь энэ байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй гэдэг юм яригддаг тийм. Тэгээ энд нэгдүгээрт энэ төлөвлөгөө гараад энэн дээр тэр ерөнхий үнэлгээ хийдэг байгууллага нь хяналт тавьсны үндсэн дээр жилийнх нь тэр одоо байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталдаг
гэдэг юм байна. Тэгэхээр энэ байгаль орчны төлөвлөгөө, менежментийн төлөвлөгөө байхгүй гэдэг байгаа нь бүр нөгөө суур төлөвлөгөө байхгүй тухай ярьж байна уу? Эсвэл одоо зүгээр жилийн төлөвлөгөө байхгүй тухай ярьж байна уу? Байгаль орчны яамнаас. За байгаль орчин өөрийн өмсгөлийн өөрчлөлтийн яамны байгаль орчны үнэлгээ аваад дэлгэцэн дараах алтан зул байна. За баярмаг шинэ асуултанд хариулъя. За байгаль орчны наривчлсан үнэлгээний нөлөөллийн наривчлсан үнэлгээний тайланд бол байгаль орчны туулын хурдны замын байгаль орчны менежментийн төлөвлөгөө 5 жилийн хугацаагаараа тэзүү заасан хугацаагаараа орж батлагдсан. За бидний одоо албан шаардлага ажлыг зогсоосон үндэслэл нь бол тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан. Энд нь бол өөрөө зөрчил болоод ажлыг зогсоох үндэслэл нь бол болсон. Хуулийн дээр бол тухайн жилийн байгаль орчны төлөвлөгөөг батлуулах хуулийн зохицуулт бий. Мөн байгаль орчин өөрийн өмсгөлийн өөрчлөлтийн сайдын А618 тоо тушаалаар батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө хянан боловсруулах хянан батлах журам дээр бол яг тухайн жил болгон дээр нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бол батлуулнаа. Өнгөрсөн жилийнхээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хянуулж дүгнүүлнэ гэдэг энэ зохицуултууд нь бий. За дөрөв тусгай зөвшөөрөл аваагүйгээр эхэлсэн. За нөгөө усан байгууламжид дээр устай холбоотой дүгнэлтүүд гараагүй эхлүүлсэн гэд одоо эхлүүлэхэд шаардлагатай тэр хууль зүйн шаардлагуудыг биелүүлэгээ тухай нуль юм байгаа л да энэгээр. За энэ бас нэг ноцтой юм билэ. Геолог хайгуулын явцад өрөмдлийн үйл ажиллагаанд ашиглахдаа ашигласан химийн бодисын асуудлаар шалгалт хийж байгаа гэд. Тэгэхээр энэ одоо бас ямар бодис байгаад яагаад шалгалт хийж байгаа юм болоо? Хортой энэ төр химийн бодис байсан юм уу? Эсвэл юу гэсэн үг юм болоо? За шинэ асуултанд хариулъя. Энэ ажлын гүйцэтгэлийн явцад энэ Хау Ян General Construction компани энэ дорны уулзын мандал гэж компанитай гэрээ байгуулсан юм байлээ. Тэгээд энэ гэрээнийх биш уучлаарай яатсан байна, өндөрсөн байна. Энэ голын голдрол дотор барьж байгаа тэр суур барих зорилтоор тэр химийн бодис орсон бодисыг хийж ажиллаа явуулсан юм байлээ. Тэгээ энэ дээр нь бол экологийн цагдаагийн албанаас хэрэг үүсгээд одоо гомдлын дагуу хэрэг үүсгэж явж байгаа. Манайхаас одоо холбогдох мэдээллүүдийг аваад бас явж байгаа. Хэргийн шалгалтын ажланд явж байгаа учраас одоо нарийн мэдээллийг бас танд өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө бид нэр бол гаргасан зөрчилт нь бол торгуулийн арга хэмжээ авах шийдвэрийг нь бол прокурор. За энэ сэлб дэд төвтэй холбоотой нэг асуулт байна л да. Уг нь бол энэ багц 3.1 гээд энэ ажлыг сонгон шалгаруулахдаа асуудал үүсээд хятадын компанийг шалгаруулсан юм байна. Найл. Гэтэл цаана Монгол компани асуудал үүсгээ шүүхээр яваад тэгээ эднийх уг нь хямд дүн санал болгосон байгаа байхгүй юу? Хятад компаниас илүү хямд дүн санал болгосоор атал яагаад юуны улмаас энэ хятад компанийг шалгаруулад байдаг юм бэ? Энэ шүүхийн үйл явц нь ер нь ямар төвшөнд явж байгаа юм болоо? Энийг мэдж байгаа хүн байна уу? Энд чинь ямар учиртай хятад компани шалгаруулад байгаа гэдэг чинь маш том асуултын тэмдэг шүү. Авилга аваад шалгаруулад байгаа юм уу? Уг нь бол Монгол компани ч улаан цай хямд үн санал болгосон гэж шүү. Тэг гих мэтэр энэ хятад компаниудад давуу ирэх олгоод байгаа тухай асуудал маш их сүйддэг. Маш их. Одоо сүүлдээ энэ туулын хурдны зам энэ 2.3 их найдын энэ төсөл хүртэл дахиад мапантай хятад компани. Хоёр хятад. За баярмаг гишүүний асуултанд хариулъя. Сэлб хоригнотод корпорац Хэлбаатар. За нийт 7 багцын нэг болох 3-ын 1-р багц дээр 11 блокийн барилга угсралтын ажил дээр Хятадын China Construction-гийн 5-р товчоо шалгарсан. За тэгээд дээшлэг худалдаа авах ажиллагаанаас биднэрт гэрээ байгуулах мэдээллийг ирүүлсэн. За гэрээ байгуулах мэдээлэл ирээд гэрээ маань хийгдээд явж байтал гомдол гараад одоогийн байдлаар 2 шатны шүүхээр гарцсан дээд шатны шүүх рүүгээ явж байгаа. Тэгээд төслийн ажлыг бол зогсоосон. Тэгээд бид нар бол одоо эцсийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байна. За 2 өдөр иргэдийн ерөнхийдөө бараг л үүсгэл санаачлагаар зохион байгуулагдсан гэж хэлж болох үс энэ сонсголд маш идэвхтэй оролцсон иргэний нийгмийн төлөөлөл мэдээж энэ одоо төр
засгийн байгууллагын албан тушаалтнуудад бас талархлаа илэрхийлье. Тэгээд мэдээж энэ бол ярих юм зөндөөл байна. Гэхдээ бидний үг бол бүхэл төвшөндөө маш их мөргөлдөд байна л да. Тэгэхээр яг хуу буруу зүрүү мэдээлэл энэ сонсголын үеэр гарсан байхыг бас үгүйсэхгүй. Энэ бас цаанаа бол хуультай учраас бас түрүү энэ зол жаргал дарга бол бас сануулад ийсэн. Тэгээ хин ямар буруу мэдээлэл өгснийг нь түүгээрээ бас хяндаг шалгадаг юм байгаа баха. Түүнээс биш бүхэлдээ нэг буруу мэдээлэл цацагдаал иргэдийн толгойг эргүүлээд байсан зүйл бол гараагүй бах гэж бодож байна. Би бас энэ төрийн албан тушаалтнуудад бол итгэж байна. За нэг гол засаглалын хямралтай холбоотой асуудлыг гишүүн болгонд урдж байна л да. Энэ одоо нутгийн өөрөө удирдах ёс руу халдаж байна, төвлөрүүлэх гэж байна. Гэт ингээд ерөнхийдөө энэ хоёр өдрийн сонсголыг энэ нийслэлийн ажлыг ч юм орон нутгийн ажлыг их хурал татаж аваад байгаа юм шиг ийм ойлголт бас төрчихгүй гэж жоохон санаа зовж байна л да. Тийм хизээч байхгүй л те. Мэдээж түүгээрээ нутгийн удирдах ёс нь хөгжөөд явж байвал сайн. Гэхдээ нөгөө сахил хүртээ шалд ордог гэдэг шиг өөрснөө удирддаг баатар болоод баахан ийм асуудал тариад хулгай зилгийн гаарчсан явж ийж бол болохгүй л дээ. Хамгийн гол нюанс чинь тэр л байгаад байгаа шүү дээ. Түүнээс биш бид нар ямар ага багтааж аргаа барсандаа энд ингэж хэдэн өдөр 2 өдөр ингэж суугаагүй. Тэгээ ямар сайндаа л энэ 2.3 их найдын энэ төсөл чинь ямар байдалд орчод байгаа бид нар мэдчихэж байгаа шүү дээ. 8 хүн нэрүү үсцэн, ялагдагчаар татагдцсан, 3 хүн цагдан хоригдсон байдалтай байж байгаа шүү дээ. Энэ ноцтой асуудал биш юм уу? Энийг бид нар ярихгүй чихээ бөглөөд нүдэ аниад өнгөрөөх юм уу? Түүгээрээ асуудлын шийдэгдээд өнгөрөх байх гэтэл шийдэгдэхгүй л байсан л да. Огт шийдэгдэхгүй байсан. Ерөөсөө сүүлдээ хамтарсан 3 байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч ээж энэ ажил чинь нэг зогсомшоо боллоо шүү дээ. Тэгээ 30-аад дансны 2.3 билүү 6 их найдыг төр зогсоосон гэж байгаа гүйлгийг нь. Гэх мэтийн ийм маш ноцтой асуудал үүссэн учраас л өнөөдөр бид нэр аргаа аваад сонсгол хийж байгаа юм л да. Тэгээ ер нь 21 Монгол улс бол нэгдмэл улс. Нэгдмэл төрийн байгуулалттай улс. Одоо можуудаас бүрддэг тийм одоо улс бол биш шүү дээ. Тэгэхээр хаана ямар аймагт ямар асуудал үүснэ, тэндээ асуудлаа шийдэж чадахгүй хулгай зилгээндээ баригдчихад байж байгаа юм бол энэ их хурал дээр авч хилцсэн. Өмнө говь байна уу, дорн говь байна уу, төв аймаг байна уу хамаагүй. Асуудлаа шийдэж чадхаа болоод наашаа иргэд хандах юм бол бид энд сонсгол хийсээр байх болно. Гагцгүй тэндээ өөрснөө энэ хуулийнхаа дагуу зөв зохистой үйл ажиллагаагаа явуулах юм бол наашаа татаж аваад авах шаардлага байхгүй гэдгийг бол бүгд мэдж байгаа бах гэж бодож байна. За дээрэс нь бас нэг зүйлийг нэмж хэлхийг хүсэж байгаа нь юу гэвэл энэ сүүлийн одоо 36 жилийн турш Монгол Ардын нам энэ нийслэлд засагласан байт юм аа. Ардчилсан нам бол ерөөсөө 96-аас 2000 онд 4 жил, дараа нь 12-оос 18 онд 2 жил. За нийтд нь аваад үзэх юм бол 16% нь л засагласан байна. Монгол Ардын нам 84% нь засаглажээ. Энэ 36 жилийн 30 жилд нь засагласан биш. Тэгээд нэг талаасаа улс төрчиж болохгүй гэдэг ах юм. Энд чинь улс төрчиж байгаа асуудал биш, улс төрийн хариуцлага ярьж байна л да. Улс төрийн хариуцлага. Улс төрийн намууд сонгуульд орж ийм ажил хийх гэж байгаа, тийм ажил хийх гэж байгаа гэж одоо амлалт өгжөөж сонгогддог. Тэгэхээр бид нар улс төрийн хариуцлагыг ярихаас өөр замгүй. Тэрийг одоо улс төрчнүү гэж ойлгоно уу, яана гэж ойлгоно уу. За Батүл даргын үед нийслэлд ямар их ажил хийгдсэнийг бол бид нар бүгдөө мэддэг. Яг хөө алдаа оноо байсныг үгүйсэхгүй. Тэгэхээр өнөөдрийн энэ нөхцөл байдлыг ингээд дүгнэхэд нийслэл бол асар их мөнгөтэй. Мөнгөгүй зовлон бол огт байхгүй. Одоо ерөөсө мөнгөө яаж өрхөө гэдэг зовлон байгаа юм болов уу гэж бараг харагдаж байна. Тэгээ мөнгийг бол хэр их одоо үрснээрээ дүгнэгдэхгүй л дээ. Мөнгийг хэр хариуцлагатай, хяналттай, дээрэс нь үр дүнтэй, үр ашигтай зарцуулсан бэ гэдгээсээ л дүгнэгдэнэ. Тэнд 3 ээлжээр хүүхд хичээлж хаад энд бид 2.3-аар км